Тэгээд та бүхэнд бас мэдээллийн чанартай юм хэлэх гэсэн. 2024 оны 10 сард Ардчилсан намын бүлгээс эдийн засгийн эрхчлөлөө бизнес эрхлэлтэй холбоотойгоор хилцүүлэг зохион байгуулад тухайн үед 10 сард бол Ардчилсан намын бүлэг дээр энэ би компани ээж болдог. Тэгээд татан буулгаж болдгоо, дампууруулж болдгоо энэ харилцааг шийдвэрлэж өгөхгүй бол манай энэ Doing Business Index Center ч ерөөсөө сайжрахгүй юм байна гэдэг агуулгаар манай бүлэг дээр бол ажлын хэсэг гарсан. За тэгээд энэ ажлын хэсэг дээр бол 6 гишүүн, 7 гишүүн орж ажиллаад миний бие бол ахлагчаар ажиллаад явсан байгаа. Тэгээд 4 сарын 1-нд бол бид нар ажлын хэсгийнхаа санал дүгнэлтийг гаргаад за энэ хугацаанд бол хууль зүйн яамн дээр бас яг энэ төлбөрийн чадваргүйтгэлийн тухай хуулийн ажлын хэсэг бол байгуулагдсан байдаг. За тэрний дараагаар 5 сарын 27-нд бол энэ хууль маань өргөн баригдсан буюу ажлын хэсэг дундаа нэг л удаа уулзч амжсан. Тухайн үедээ бол тал талдаа асуудлууд байгаа юм байна. Бид нар энэ 97 оны дампуурлын тухай хуулийн харилцааг сайжруулах шаардлагатай байна гэдэг дүгнэлтүүдэд хүрээд гэтэл нөгөө нэг сайжруулах саналуудаа оруулж амжаагүйгээр төсөл дээр ажиллаж чадаагүй байж итэл энэ төсөл маань өргөн баригдсан гэсэн үг. Тэгээд харахаар одоо юу болж ирнэ гэхээр бид нар энэ 60 ууц төсөл дээр бол нэлээд олон нэр томьёоны зөрүүтэй асуудлууд байгаад байгаа. Дээрээс нь дагалдах хуулиуд дээр бас маргаантай одоо нөгөө бөөсийн түүн гэж ярьдаг. Тэр зүйлүүдээ хийгээгүйгээр одоо зүйл заалтууд нь зөрчсөн ч үгүй юм уу тийм маш олон ажилбарууд хийгдэх шаардлагатай. Тэгээ концепцийн хувьд хамгийн том хүндрэлтэй байгаа зүйл нь болохоор ер нь бол ажлын хэсгийн дүгнэлтэн дээр бол энэ төсөл маань уг нь бол одоо энэ төлбөрийн чадваргүйтгэлийн тухай хууль дээр байгаа одоогийн энэ баримт бичиг дээр бол хугацааны шалгуур тоон босго дээр төлөрсөн зохицуулалт хамгаалж байгаа гэдэг агуулгаар явцсан байгаа. Гэтэл үндсэндээ бол бид нар мөнгө урсгал, бизнесийн ирээдүйн чадамж, дахин хөрөнгжүүлэх үйл ажиллагааг сэргээх боломж байгаа эсэх буюу эдийн засгийн бодит үнэлгээний асуудал дээр нь төвлөрч энэ одоо хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байтал үндсэн концепцоор энэ маань өөрөө дутуу явцсан байна гэж хараад байгаа. Тэгээ сая Алтан уяг гишүүн бас хэлж байна. Төлбөрийн чадваргүйтлийг тодорхойлох маань өөрөө энэ дампуурлын тухай хуулийн процессын нэг хэсэг нь байгаа. Тэгэхээр нөгөө нэг төлбөрийн чадваргүйтлийг бид нар тодорхойлсон. Тэрний дараагаар тухайн компани үйл ажиллагааг зогсоогоод одоо улсын бүртгэлээс хасах хүртэлх үйл процесс нь бид нар сая бас салбарын сайдны хэлж байна. Татврын албатай ярих хэвээр, улсын бүртгэлийнхэнтэй ярих хэвээр. Энэ харилцаанууд нь өөрөө зохицуулагддаг байгаа учраас энэ бол маш цаг үед одоо шаардлагатай чухал хууль, маш чухал хууль хилцүүлэгдээд явах шаардлагатай. Гэхдээ гол нь бид нар яг энэ том зарчмын одоо зөрүүтэй дээрээс нь маш их ажилбаруудын одоо шинжсэн найруулгын хүрээнд ажлын хэсэг дээр хийж чадах болов уу гэдэг дээр бас асуумаар байна. Хэрвээ бид нар нэгэнтээ энэ том суур өөрчлөлтийг хийх гэж байгаа бол нэлээд сайн харж агаад шинээр ахиад өргөн бариул дээр биш үү? Ягаад гэвэл саналууд нь за гүцээгээд өгье микрофон. Ажлын хэсэг дээр саналуудаа тусгасан байсан. Гэхдээ зүгээр шинжилж амжаагүй байсан нэг ийм асуудал байна. Тэгэхээр энийг татаж авч жагаад ахиад төслөө сайжруулад оруулаад ирүүл ямар вэ гэдэг ийм санал бас байна. Тэгээд энэ дагалдах хуулиуд дээр ч гэсэн бид нар харах ёстой. Төлбөрийн чадваргүйтгэлийн тухай хуулийн энэ саналын томьёог нь бас гишүүд маань харах юм бол одоо жишээ нь шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн саналууд бол тусгагдаагүй. Одоо бусад гишүүд буюу надаас очсон саналуудыг тусгасан гэж хэлсэн хэрнээ тусгагдаагүй байдлаар бол ороод ирсэн. Ямар ч ажилбар хийхгүйгээр эхний драфтаар ороод ирсэн байгаа юм л та. Тэгэхээр бид бүхэн энэ дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж бас хараад байна. Цэнгүү гишүүнд баярлалаа. Тэгээ энэ асуудлыг бас би цэнгүү гишүүний ярьж ирсэн зүйлүүдийг бас харж байгаа. Яг энэ асуудлыг бас тухайлж тэр дотроо одоо Ардчилсан нам ч гэсэн өршөөлийн хууль яриад байлаа шүү дээ. Өршөөчий. Нийгмийн татврын өршөөл гаргачих. Энэ их нухацтай ярих хэвээр асуудал юм билээ. Ягаад тэгэхээр бид нэр ийм 97 оны дампуурлын өвчээр дампууруулдаг гэмний хоёр талтай байгаа. Одоо ерөөсөө юм хоёр талтай. Түрүү би хэллээ шүү дээ. Зарим хүмүүс бол манай Мөнхөрдөн дэд сайд түрүүн сая тодорхой статистик хэллээ. Шүүхээр явж байгаа хэрэг дээр бараг энэ 90 орчим хувийн төр дампуурхачгаа итгэхэд өөрөө өсөж шүүгээд хандж дампуураад байна. Энийний цаана одоо судлах юм бол эн чинь зохиомлоор дампуурах, татвараас цайлсхийх, үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх ийм санаатай үйлдэлүүд яваад байна. Ялангуяа энэ нөгөө гол ус бохирдуулдаг алтны компаниуд дээр энэ их ажиглагдсан. Лицензтэй компаниуд дээр. Алтын ухаад байгаль орчин сүйтгэхэд нөхөн сэргээлтийг хийх үүргээсээ чөлөөлөхийн тулд компани дампууруулад тэгээ яваад идэх. Ингээд
Тэгээ ийм асуудлууд өөрөөр хэлбэл энэ хуулийн хийдлийн нөгөө талд нь гарч ирээд байгаа. Тийм учраас энэ ийм шинжтэй үйллийг одоо өөгшүүлж болохгүйгийн цаана өршөөлийн хууль гаргах чи гэдэг үг үйллүүдийг их болгоомжтой хэрэглэх хэрэгтэй юм байна. Ингэнгүүт 5 жилийн дараа өршөөлийн хууль гарчих юм чинь гэдгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байдаг. Эндээс хэн хөртөхөөр тэнд ажилласан олон мянган ажилчид цаашдаа өвдөж болохгүй, хүчж болохгүй, тэтгэврд гарчж болохгүй хохирдог. Ийм асуудал гардаг. Татвар дээр мөн татварын одоо өршөөлийн асуудал ингээ өршөөчий. Ангууд энд нь нөгөө талд нь татвараа тосгоос зайлсхийх ийм санаатай одоо болгоомжгүй сүүлүүд гардаг. Тийм учраас би саяны хэлж байгаа татвар нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй санаатай бай гэж хэлнэ үү, эсвэл ийм нөхцөл байдал гэж хэлнэ үү? Ийм шинжтэй захиргааны шинжтэй гэж яриад байгаа. Татварын байгууллага оролцдог, бүртгэлийн байгууллага оролцдог. Ийм шинжтэй асуудал тусдаа бие даасан хуулиар зохицуулагдах хэрэгцээ шаардлага байгаа юм шиг байгаа даа гэж. Энэ дээр би тантай санал өгөх байгаа байхгүй. Энтэй. Тэгэхээр энэ дээр одоо би хууль зүйн сайдын хувьд иж бүрэн судалгаа хийгээд яг ийм нэртэй ийм хууль би өргөн барья гэсэн бодолтой байгаа гэж би одоогоор хараахан одоо тэгж хэлэхээр хэмжээнд улсын их хурл дээр итгэлтэйгээр хэлэхээр хэмжээнд би бэлэн биш байгаа. Тийм учраас одоо байгаа хэмжээнд бол би бие даасан харилцаагаар зохицуулах шаардлага байгаа юм биш байгаа даа гэж нэгдүгээр харж байгаа. Хоёрдугаар засаг дээр буцаагаад орж ирэхээр энийг сангийн ам татварын байгууллага би түрүү хэлээд байгаа энэ үзүүл баримтал баталдаг тэгээд засгийн газраас орж иж байгаа хуулийн төслийг улсын их хурлд өргөн барих мөн зөвшөөрөл өгдөг. Яам багхгүй юу? Тэгэхээр би шуудхан хэлэхэд одоо дахиад энийг сангийн одоо оруулж ирэхээр зарим зүйлүүдийн одоо бас буулт хийгээд их хурлдаа өргөн барьдаг ийм одоо практик бол бас байна. Өөрийнхөө хүссэн хэмжээнд биш тийм ээ. Буулт хийгээд одоо тэр талын энийг хууль тогтоогч уг нь эндээ ажлын хэсгийн төвшөнд шинцэн найруулга учраас нэмчиж болно, хасчиж болно, өөрчлөлт найруулж болно. Энэ дээр бол засгийн газар тэр дотроо хууль зүйн дотоод хэргийн яамны хамт олон 5 хүнтэйгээ хамтраад дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна. Зинх хоёрсад битүүрсээ ойлголцсонгүй байсан. Би энэ хуулийг аягүй их дэмжиж байгаа юм баггүй. Тэгээд аягүй сайн зөв процесстойгоор энэ нөгөө нэг процесс өөрөө тодорхой байх хэрэгтэй л байгаа. Амархан байх ёсгүй. Энэ чинь тодорхой ойлгомжтой хэрэгждэг байх хэрэгтэй. Тэр утгаар нь бид нөгөө хуулийн анханасаа боловсруулахдаа алдаа мадагтай зүйл хийж болохгүй. Тэр агуулгаар нь ажлын хэсэг дээр үнэхээр бид сайн ажиллаад тэр алдаануудыг засах боломж нь яг байгаа мó гэдгийг талаас нь нэг яхад хараад үзвэл яасан юм бэ гэдэг. Миний зүгээс харахаар болохоор энэ дэр чинь маш их детальч болон дээрээс нь концепцийн үед нэр томьёоны хувьд ч тэр нөгөө нэг санал зөрөлдөөнтэй асуудлууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуудлуудаа бид нар ажлын хэсэг дээр шийдэх боломж нь байгаа мó гэдэг процессын тухай асуудлыг л би асууж байна л да. Нэрнээсээ ахуулаад Инх хоёрсад гүйцээг хариулах уу? За шинжсэн найруулгын хувьд бол хууль тогтоомжийн хууль засны дагуу улсын их хурлын гишүүд хуулийн нэр гарчиг нас эхлүүлээд бүх зүйл дээр санал гаргаж өөрсдөө найруулах энэ бүрэн эрх боломж нь болно. Шинжсэн найруулгын тухайд бол бүрэн баг. Тийм учраас цэнгэн гишүүнтэй ажлын хэсгийн та бас ажлын хэсэгт орж ажилласаа гэж бодож байна. Чи болдог үстэй. Хууль зүйн байнгаар. Тэгвэл бас цэнгэн гишүүн нэг бас оруулаа те. Тэгээд ажлын хэсэг байгуулад саналаа аваад явуулах зүгээр байна л гэж хэлмээр.